Спрей оргилуун ус. Сэргээх мөч бүрийн сонголт. Галзуу кино сувагтан 5 тамирал. За, бүгдээ тавлаг сайхан номынхан. Тэгэхээр галзуу сервис сувагт маань Agent Kim Reactivated гэх энэ галзуу суврал яригадад эхэлсэн байгаа. Тэгэхээр бүрэн ууламжлал ясараа хамгийн ихний бардыг та нартай амтлуулах зорилгоор коллаборашн хийгээд оруулж байна гэж. За, тэгэхээр энэ галзуу цувралыг мөн борон өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно. Esprit-тэй хамтран хүргэж байна. Esprit бол Австралид үйлдвэрлэгддэг жимсний шүүс болоод sparkling water-ыг хослуулсан премиум ундаа билээ. Манайхан тэгээд галзуу сервис сувагтан Сабадрагуул дараад нэг дээрэ гэж. За ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ. Сонирхоод үзцгээе. За нэг өрөө Ким менежер гэх мэн залууг гэрлүүгээ алхаж явтал нэг машинтай залуу тэрэн лөө зориуд татаж явсан тамхиныхаа ишийг шидчихнэ. Тэгсэн Ким менежер тоолгүй цаашаа явтал өнөөх нь машинтайгаа хажуугаар нь зөрөгтөө барьж явсан цүнхэнд нь машиныхаа толийг цогцчихлаа. Тэгээд ууралсан нөхөр гарч ирээд Ким менежерийг дуудаад тэг заамдж аваад уучлалгүйхийг шаардсанд хамт явсан залуу нь тэрнийг машины тойл төлж өгөхийг сануулж байна. Ким менежер ихэндээ чимээгүйхэн тэндээс явахыг оролдсон ч нөгөө залуу заамдчаа тавихгүйсэн учраас бие бариад тэрнээс уучлалгүй нэ. Тэгсэн нөгөөх мань хүнийг унтал зогчход машинаа ойрлуулсаар давхсанд. Ким менежерч босоод гэрлүүгээ алхлаа. Маргааш өглөө 6:30-д сэрүүлэг дугуйч Ким менежер ажилдаа явахаар бослоо. Мань хүн өсвөр насны охинтойгоо хоёулах нь амьдрна. Эрт туссан Ким менежер будаа агшааж амттай хоол хийгээд цамцаа эндүүдэж өмсөд охиноос сэрээхээр дуудана. Охиныг нь Минжи гэнэ. Минжи охинч босч ирээд өглөөний цайгаа ууж амжилгүй гараад гүйчлээ. Ким менежер шудлгүй араас нь гараад автобусанд сууж ажил руугаа явна. Харин нөгөө талд Минжи охин автобусанд таарсан нэг хөг сонирхоод ажиглаж байна. За тэгээд Ким менежер Минжи хоёр зэрэг шахуу ажил сургуульд очицгоно. Мань хүн бол Сансайн хадгаламжийн банкны нэгтлэн бодох хэлтсийн менежер байна. Ажилдаа тун нэхур ханддаг. Маш үнэн чудраг ажилтнаа нэлэрхээ. Ажлаа хийж байхдаа Ким менежер хөржин унтал цохиулснаас санаж удахгүй болох төрсөн өдрөөр нь охиндоо бие хамгаалах хэрэгсэл бэлгэлэхээр судалдаг. Харин шилжиж ирээд удаагүй байгаа Минжи охиныг ангийнх нь хээри тэргүүтэй охтууд дээрлэхдэг болох нь илэрхээ. Гэвч Минжи тэднийг твчих гэж байдгаараа хичээнэ. За тэгээд нойлын өрөөнд нөгөө охидтой таарахт нь өнөөдөл нь Минжиг дахиад л дээрлэхэж муухай хөгшин хүн шиг үнэртэй гэх мэтээр доромжилж байна. Минжи ч мөчөг өгөлгүй чам шиг тамиг үнэрт үлснээс дээр гэлсэнд цаадуул нь боож өгөхөө шахна. Хөөе болно. Наад өрөвдөлтөй охиноо бити дээрлэхэд бай. Би яахаар өрөвдөлтөй байдгийг мэдгүй юм да. Зүгээр л чи ягаад ч юм өрөвдөлтөй. Бас гүнигтэй. Тэгэд хэри хамраа чимхэд яваад өгсөнд Минжи гайхаж хувцсаа үнэртэд үзлээ. Оройн Ким менежер ажлаа тараад охиныхоо төрсөн өдөрт бэлэг сонгоход нь тусалж өгье гэж хэлсэн. Ажлынхаа жум менежерийг дагаад эмэгтэй хувцсны дээлгүүр явдаг. Гэтэл цаадхан тэрнийг нэг брендийн бэлууны очор дээр үлдээчихэд охинд нь бэлэг авахар явлаа. Тэр захиалгын хуудасныхаа зургийг мессежээр явуулсан гэж хэлсэн чи Ким менежер смарт утас хэрэглэдэг учраас худалдагчид захиалгын хуудасны зургийг үзүүлж чадлагүй бүтлгүйтэд дахиад ихнээсээ очрлох ёстой болно. Тэгсэн аз болж жум менежер амжиж ирээд захиалгаа авч амжина. Гэтэл жум менежер охинд нь 500k-гийн үнэтэй подолк авчихсан байгааг мэдээд Ким менежер дургуцаад шууд буцаах гэж оролдоно. Тэгэхээр жум менежер тэрнийг найрч охинд нь энэ бэлэг таалагдах нь гарцаагүй гэж ятгсанд мань хүн аргагүй эрхэнд бэлгээ аваад гэртээ хардаг. Гэртээ ирэхэд охин нь урам удаахан хувцас угаалгын машинд хийгээ зогсож байлаа. Та цаашид өөрийнхөө хувцсыг миний хувцастай бити угаажээ. Хувцснаас хөгшин хүний үнэр үнэртэй дийн. Болно. Тэгвэл цаашид чи өөрийнхөө хувцсыг өөрөө угааж өгөөрэй. Тэгэд охин өрөөндөө ороод Хэригийн IG-г үзнэ. Баян захирлан охин Хэригийн тансаг амьдралыг зурагнаас нь үзэж байхдаа Минжи өөрийнх нь крашулдаг хүүгийн зураг байгааг хараад зургийг нь үзэж байхдаа санамсаргүй зүрх дарсанд цаадхан шууд хинбэ гэд ороод ирхэн дээр. Иннээс болоод Минжи сандраад яахаа мэдэхгүй боллоо. Маргааш нь Ким менежерийг өглөө сэрэхэд охин нь айл хэдийн галтгоогоо цэвэрлээд сургуульдаа явчихсан байлаа.
Үүнд нь урамшсан кей менежерч өглөөний цайгаа бэлдэнэ. Тэр өглөө Минжиг биеийн тамирын хичээлд орох гэтэл хувцсыг нь хэн нэгэн завааруулад хогийн саванд хийчихж. Хэри болоо тэрний найзууд энийг хийсэн болохыг мэдсэн ч тэр яаж чадсангүй хөрхий. Тэгээд биеийн тамирын хувцсгүй Минжиг урам муутайхан алхаж явтал крашилдаг хүүн болох Ким нам хүн таарч цамцаа өгөөд ядаж энийг өмсөдөр эсэнд Минжи баярлана. Гэвч тэрнийг зааланд орж ирсэн дараа үед багш нь анзаарч биеийн тамирын өмдгүү хичээлд орж болохгүй гэж зэмлэж байна. Ким нам хүн гинүү? Нам хүн чамд өмдөө зээлүүлээгүй юм уу? Энийг сонссон Хэри болоод найзуудынх нь уур хүрсэн бол Минжид битүүхэндээ таатай байлаа. Дүрс солигдоход таквендогийн дугуйланд хүүхдүүд бэлтгэл хийж байна. Тэр дугуйланг Ким менежерийн найз Сон Хансу ажиллаулдаг байна. Харин үүнтэй зэрэгцээд нэг хүн замын голд зогсоод замын хөдөлгөөнд зогцуулж байна. Сургууль хавийн замын хөдөлгөөнийг сайн дураар зохицуулдаг хоббито мань хүнийг Ким менежерийн найз Пак Жинчол гэнэ. Ахмад дайчдын холбооны гишүүн тэрээр бусдад хэрэгтэй сайн үйл бүтээх хүсэл эрмэлзлэр дүүрэн нэгэн байх нь. Тэр үдээс өмнө нь ингэж бусдад тусалж чад үдээс хойш ажил дээрээ ирж хаалгаа төгжиж угаад онлайнаар тоглоом тоглоно. Тэр өдөр Хансу ажил дээр нэрээд хаалгыг нь тогшсон ч мань хүн сонсохгүй байсан учраас уурандаа хаалганыхын төгжээг эвдэртэл нь ушиглоод ороод ирлээ. Учир нь энэ өдөр жилд нэг удаа цуглараад найзуудаараа хуулцдаг чухал өдөр нь байдаг. Тиймээс тэд нээлж аваад Ким менежертэй хуулцахаар явцгаана. За тэгээд ойлгомжтой оройн 3 найз уулзаад мах шарж халбах юм уунга амьдралаа ярьцгаана. Мань гуруулаа өсвөр насны хүүхэдтэй учраас гурвуулаа л адил зовлонтой хүмүүс байдаг. Манай тэхүүн л гэхэд тэр муухай бүдүүлэг занга хинээс өвлж авдаг байна. Чамаас? Би бүдүүлэг хүн юм байна л да. За. Манай дабын саяхан легдүүдэд бяцгаахын байсан чинь одоо их цаантай надад нэг ч үг дуурдаггүй ахлах ангийн сурагч болцсон. Тэгээд нэг л мэдхэд нэг юмтай хурмаа хийгээд яваад өгөх байх та. Тэгээл надаас яваад өгнө. Үгүй ингэж бодохоор л ойлмаар болоод ах юм аа. За тэгээд цаг өрөө болж эхэлсэн учраас Ким менежер нөгөө хоёртоо хүүхдүүдтэй өгөөрэй гэд өгтөөтэй мөнгө өгөөд явах гэсэнт нөгөөдөл нь тэрнийг 2 минут хамт суухыг гуйна. Өгшөө хэдүүлээ энэс хойш арай ойрхон уулзч байя. Жилд ганц уулзахар чинь хэдүүлээ одоо дээд тал нь 35 удаа л уулзна гэсэн үг шүү дээ. Ихнэрээ нас барах үед өгсөн амлалтыг чинь бид ойлгож байгаа. Гэхдээ тэр амлалтаа биелүүлэх гээд өөрийгөө орхиж болохгүй шүү дээ. Чи ч бас амьдрах ёстой үстэй чинь. Минжи одоо өсвөр наснд хүрсэн. Бараг найз залуутай болоо байлгүй. Тэгсэн чи хэтэрхий хэнж цагдаад байх юм бол чамаас бүр л холдсон штий. За ингэж ярилцаж байтал нь хажуугийнхан ширээнд сууж байсан залуус зөөгч рүү агсарч байна. Тэгсэн тэнд нь нөгөө саяхан Ким менежертэй таараад зохиж унагсан нөхөр найзуудтайгаа хамт сууж байх нь тэр. Тэгэл мань залууг ууралж ширээн дээр байсан эд зүйлсийг газар шидэд хагалж эхлэхэд Жинчолын дург нь хурж эхэлнэ. Хансу тэрнийг тайвшруулах гэж оролдоход Ким менежерч нөгөө хоёроо дагуулад тэндээс явхаар босцгоно. Тэгсэн нөгөөгээр тэднийг харж хаад үг хэлээр доромжилсанд мань гурав бие барьцгааж тэндээс явах гинэ. Тэгсэн нөгөө нөхөр Жинчолын нуруулуу аяхтай ус шидсэнд мань хүн тэсэлгүй эргэж харлаа. За зүрэ манайхан та нар манайг түүр пауз авчих. Борон танартай нэг галзуу амттай реклам алгададгий. Тэгэхээр дугаарыг мань хамтрагчаар ажиллаж байгаа Esprit өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно гэж байгаа. Esprit бол Австралид үйлдвэрлэгддэг жимсний шүүс болоод sparkling water-ыг хослуулсан премиум ундагч. Зөөлөн хийж улалт баялаг жимсний амт нь хэд чихэрлэг биш заа юу. Шинэхэн мэдрэмж төрүүлж хоолтой төгс цогцдог гээл бод. Галзуу юу. Blueberry, strawberry, raspberry, passion fruit, lemon, lime зэрэг амтаас өөрийн дуртайг сонгоод амтлаарай манайхан. Өдрийн хоол, оройн цог, найс нөхөдтэйг өнгөрүүлэх мөч, эсвэл ганцаар амрах цаг гээд ямар ч үед Esprit мөч бүрийг чинь илүү fresh, илүү премиум болгоно. За анхаарал хандуулсан баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэгсэн нөгөөх охиныхон зурагтай подолкыг нь хараад охиныг нь тохуургасанд мань Жинчол тэсэлгүй нэг юм болно. 아니야 그거 도망가야 될 텐데 발이 안 떨어진다.
За манай аврах тэднийг зодж байх зур Ким менежер юу ч болоогүй юм шиг тэндээс чимээгүй хэн явлаа. Удалгүй цагдаа нар ирж дэлбэртлээ хууралж улаан галзуу хүн зодож байсан Жинчолыг цахилгаанаар цахиулаад намхруулж авна. Маргааш өглөө Ким менежер Грэсэ Ким нам хүн гэсэн эрэгтэй хүүхдийн цам цолоод их гайхдаг. Тэгсэн бандсан Минжи булааж аваад гүгээд явчихсанд Ким менежер найзуудынхаа Минжи одоо найз залуутай болоо байлгүй дээ гэсэн үгийг санана. Тэр өдөр Минжиг хичээл дээр иртэл нам хүн ангидаа байсангүй. Гайхсан Минжи сургуулийнхаа гадаа сууж итэл нам хүн өөрөө тэрнийг олоод хүрээд ирхэн тэр. Тэгээд тэд IG хаягаа солилцоод чаталж байхаар тохирцгооно. Гэтэл тэдний ярилцаад сууж байгааг Хэри болоод найзууд нь харчихдаг. Тэгээд тэрнийг биеийн тамирын заалны арын өрөөнд дуудаж авчираад Хэри алгацсанд найзууд нь чи Хэригийн найз залуу руу хандраад байгаа болохоор хогчно гэж хэл амаар доромжилдог. Орон хөрсөн Минжи бие барьж дахиад нам хүнтэй харьцахгүй гэсэн ч Хэри тоосонгүй. Өшөглөөд унгаач гана. Чамд яагаад ууралснаа одоо санчлаа. Чи муу харах миний юмд гар хүрсэнт ч биш. Зүгээр л чиний өмхийн үнэрт дургу хүрээд байсан юм байна штт. Энэ гэхдээ юуны үнэр юм болоо? Хямдхан хувцас хуучин шүүгэнд удаан хадгалсан үнэр юм болов? Ээжхүү хүүхдийн үнэр юм байна штт. Тийм үү? Тэгээд тэрнийг инээсэнд Минжи тэсэлгүй дайрч ороод хайр найргүй сохиж эхэлнэ. Удалгүй сургуулиас Ким менежер рүү залгаад охин нь алдартай жухаг барилгын компани тузын даргын охиныг зодсон тухай мэдэгдэж яралтай ирэхийг хүслээ. Ингээд Ким менежерч сандраад бошуухан ажилласаа гараад явдаг. Энэ үеэр Хэригийн аав Жу Ганчан нэг их хурлын гишүүнтэй хамт савуунд орж ажлаа бүтээхийн тулд тэрэнд их хэмжээний мөнгө амлаж байлаа. Тэгээд ярьж тохироод саунаас гарахад тэрний мөр болон нуруу бүхэлдээ түлэгдсэн сарвтай болохыг хараад их хурлын гишүүн гайхнаа. Би багтаа саваа гүтээд янз бүрийн ивэс хийлгдсэн байсан юм. Тэгээд бизнесийн салбарт хөл тавихтаа харамсаж шивээс арилгахын тулд бамбараар түлжчихсэн болохоор ийм сарвтай болчихсон юм. Айхтар өвдсөн байх та. Би ямар замаар туулж байж энд ирснээ өөртөө сануулахын тулд энийг хийсэн юм. Харин өвдөлтийн хувьд надад амлалт өгчхөд амлалтандаа хүрээгүй хүмүүс үүнээс ч илүү өвдөлт амссан гэж би боддог юм. Жуу захирлыг гарч ирэхэд эхнэр нь холбогдоод охин нь сургууль дээр хүүхдэд зодуулсан тухай хэллээ. Тиймээс тэр шууд Хэригийн сургууль руу хөдөлдөг. Ким менежерийг сургууль дээр ирэхэд Хэригийн аав ээж хоёр аль хэдийн ирчихсэн хүлээж байлаа. Минжи өөрийгөө буруугүй гэсэн ч аав нь тэрнийг дуугүй байхыг сануулна. Хэригийн ээж охиноо бүлийдүүлсэн гэж үзэж байгаагаа хэлээд яаралтай ёс зүйн хороог хуралдуулж Минжигийн хувийн хэрэгт энэ явдлыг тэмдэглүүлэхийг шаардсанд аргагүй байдалд орсон Ким менежер хөвдөг сөгдөж тэднээс уучлал гуйж охиноо өөр сургууль руу шилжүүлэх болно гэдгээ хэлнэ. Адилхан эцэг хүний хувьд таныг ойлгож байна. Охин хүүхэд өсгөх хэцүү. Тэр тусмаа ганцаараа бол би ч бас ихгүй өссөн хүн. Хүүхдүүд зодолдох байдаг л зүйл. Уучлал гуйсныг чинь хүлээж авлаа. Охиноо өөр сургууль руу шилжүүл. Тэгээд энэ асуудлыг эцэслэе. Тэгсэн Хэри болоо тэрний ээж ууралсандаа дуу алдаж байна. Тэднийг захирлын өрөөнөөс гарч ирэхэд сургуулийн хүүхдүүд гадаан шавчихжээ. Тэндээс гарч явахдаа Ким менежер Ким намхүүнийг харж амждаг. Ингээд аав охин хоёрыг тэндээс холдож явхад Жуу захирал сургуулийн захирал анги даасан багш хоёрыг дуудаад дахиж ийм зүйл болвол тэднийг ажилгүй болгоно гэдгээ хатуу сануулад явна. Харин гэмгүй байдлаа буруутан болж дууссандаа Минжи охин нэлээд сэтгэл дундуур байлаа. Тэр сургуулиас шилжихийг хүсэхгүй байснаас гадна аав нь тэрнийг өмөрхийн оронд өвдөг сөгдөж уучлал гуйсанд их гомдож байгаагаа аавдаа хэлнэ. Аав, та миний хувьд маш чухал хүн. Ээж байхгүй болохоор та миний хувьд цорын ганц гэр бүл. Гэтэл хүмүүс намайг дээрлэхэд та миний талд орохгүй болохоор би яах юм? Та надад итгэхгүй болохоор би яах болж байна? Одоо гэртээ харцгаая да. Би тантай хамт хаашаач явахгүй. Би өнөөдөр Хироны гэрт хонно. Над руу битгий залгаарай. Залгуул би зугтаач шүү. Маргааш чиний төрсөн өдөр штэ Минжи. Би төрсөн өдрөө үзэн ядчихин. Тэр өдөр ээж нас урсан бидтэй. Ингээд Минжиг явсан. Ким менежер хэлэх үггүй боллоо. Тэгээд сэтгэл нь өмөрсөн мань хүн эхнэрийнхээ чандрыг тавьсан газарт очиод эхнэртэйгээ хамт байсан үедээ дурсаж охиноо хамгаалж чадаагүйдээ уучлал гуйдаг.
Тэгээд гэртээ ирэхэд хэлсэн ёсороо Минжи гэртээ байсангүй. Оройн Минжиг ганцаараа явж үтэл утсанд нь мессеж ирж намхүүн тэрэндээ уулзъя гэсэн байлаа. Тиймээс Минжи тэрнтэй уулзахаар сургууль руугаа явна. Шөнийн 12 болсон ч Минжи сураг чимээгүй байсанд санаан зовсон кей менежер залгана. Тэгсэн Минжи хааны газар ухаан алдаад унчихсан байлаа. Өдөр хэлсэн үгийг нь сонссон кей менежер залгахаа болоод өөр цайтал хүлээж сууна. Охин төрсөн өдрөөрөө гэртээ ирнэ гэж бодож байсан ч Минжи ирсэнгүй. Өглөө гэхэд утас нь унтраастай байлаа. Тэгэхээр нь кей менежер Хирон найз руу залгаад Минжиг хамт хонсон эсхийг асуусанд цаадах нь мэдэхгүй гэж байна. За тэгээд мань хүний санаан зовж эхэлнэ. Тэгээд сургууль дээр нь яваад очисон ч Минжи байсангүй. Гэтэл ангийнхны үүдэнд намхүүн зогсож ухаар нь тэрнээс Минжиг асуулаа. Би мэдэхгүй. Би тэр мессежийг бичээгүй. Хэдэн залуучууд ирээд миний утсыг булааж авсан. Сургуулийн үүдэнд гэсэн үгийг л би сонсч амтсан. Намайг уучлаарай. Би юу ч хийж чадаагүй. Ингээд кей менежер сургуулийн хавьд гүйж явахдаа нэг газарт цусны мөр байгааг харж мөрийг дагаж орхигдсон барилгын талбай руу орлоо. Тэгсэн тэнд цусанд будагдсан шалбаг бас хажууд нь хээригийн үсний боолт байгаа харагдсанд кей менежерийн дотор муу совин татаж эхэллээ. Удалгүй бороо орсонд хээринийг залуутай шүхэр барьсаар тэн дээр нэ. Би чамайг барьж өгөхгүй битгий. Тэр харж гинүү. Бороо хүртэл манай талд байгаа үсттэй. Бүх уул мөрийг арилгачих. Хэрвээ хэн нэгэн цагдаад хэлсэн бол өдөөд энд цагдаа нар шавчихсан байж байхгүй юу? Хэнч мэдгүй. Аав нь азгүй амтан байдаг гэвчтэй. Тэгсэн кей менежер хараас нь гараад ирсэнд тэд цоочиж өгөх шахна. Тэгэд мань хүн усны боолтыг харуулж хээригийн боолт мөн эсхийг асуусанд залуу ууралсандаа цохих гэж оролдоно. Гэвч мань хүн юу гэж цохилох вэ? Амархан болтоод хээригээс зүйлтийг нь асууна. Нөгөө залуу ууралсандаа кемиг барьж аваад цамцыг нь хүү татсанд тэрний цээж бүхэлдээ шарах сарив болсон байгааг хараад цоочортлоо. Учир нь кей менежер зүгээр нэг менежер биш. Харин Солонгосын тагнуулын тусгай хүчний шилдэг ажилтан агент 66 гээгч байсан болж таарна. За сори моброн яг гойсхтэр нь дуусгацсан уу. Тэгэхээр та нарт маань энэ галзуу цувралыг үргэлжлүүлээд үзэх хүсэл сэтэл төрж байвал галзуу сери сувг руу ороод үзээрэй гэж. Тэнд борон бүгдийг нь эхнээс нь ярьж байгаа шүү гэж. За тэгээд галзуу сери сувгтай та нар маань сабадарч нэгдээрэй. Энэ мэд олон галзуу цувралууд тэнд яригдсаар л байгаа шүү гэж.